Эм бүх толилуулж байна. Ичимхий зам минь баяртай. Бүрэг зангаа орхиж өөртөө итгэлтэй болох 85 арга. Зохиогч Лей Лаундес. Орчуулсан Цэрэнжовын Мөнх Туяа. Номыг уншсан Самбуудоржийн Цэнт Суран. Өмнөх үг. Ичимхий зам бол Бурхны шийтгэл гэсэн үг. Энэ зангаасаа болж үл таних ертөнцид урилгагүй зочин шиг болчих нь бий. Хүнд байдаг хамгийн муу шинж чанар бол ичимхий зан гэдг нь эргэлзээгүй. Аймхай хулчгар байснаас нойтон хамуу шиг тэрч бүхэл бүдүүлэг байсан хав илүү гэлтэй. Хамгийн бүдүүлэг залхмаар хүмүүс ч өөрийн алхам бүдүүлэг занг юм чинээ тоодгүй шүү дээ. Дэв, Толедо, Ohio. Бидний өвөг дээдсийн үед онлайн аргаар танилцах талаар мөрөөдөж байгаагүй. Тэгээд ч тайлах гэдэг үг зөвхөн хувцсанд л хамаатай байлаа. Хэрв эмээнэр маань энэ тентхийн үдшилтэд оролцохоор санаан зовж, өвөөнөр дутуу хаалганы цаанаас зочтой ажиглаж, унтлагын өрөөндөө нуугддаг байсан бол та энэ номыг одоо уншихгүй байсан биз? Тэр цагаас хойш ичимхийчүүдийн амьдралд олон зүйл өөрчлөгдөжээ. Ичимхий бүрэг хүнд сайн сайхныг хүсэн ирөөдөг найз нөхөд ойр дотных нь хүмүүс одоо ч гэсэн альвээ өөрийгөө хүчлээд үзээч, үдшилтэд яв. Хий нэг болзоон дүр яриад үз. Албан тушаал ахиулгаж шаард. Ярианд нь хөндлөнгөөс нь оролц. Хурал дээр үг хэл гэх мэтэр ятгах байгаа. Энэ бүхэн ямар хэцүү гэдгийг тэд ойлгодгүй гэж үү? Санаа зовх гэсэн ойлголтыг яах вэ? Бусдад үл харагдахсан гэсэн хүслийг тэнийг юм ярьчихвэ гэсэн айцыг хэрхэх вэ? Зөвхөн толгойд эргэлдэх авч гадагшаа гардаггүй дотоод сэтгэлийн яриаг яах болж байна? Танд энэ хорвоо ертөнцид ярих зүйл олон бий. Бүрэг ичимхий зангаал орхичихвол бүх зүйл хэвийн болно гэдэгт ямар ч байсан итгэлтэй байгаа байх. Ингэснээр амьдралд амжилт гаргана. Ичимхий бүрэг байх нь хичнээн зовлонтойг би дан ганц бусдаас сонсоод хэлж байгаа юм биш. Ажилд ороод өчнөөн жил өнгөрчихсөн байхад ч үл таних хүмүүстэй яриа өрнүүлэхдээ өөрийн ирэхгүй хацар минь ягаа бутардаг байсан. Үдшилэг дээр хан түшин зогсож байхдаа өмссөн даашинз минь ханын цаастай ижил өнгөтэй болж хинч намайг үл анзаараасаа гэж мөрөөддөг үе ч байсан. Тэр үед надад ийм ном таарлаж байгаагүйд харамсдаг. Харин одоо уншигч танд өргөн барьж байгаадаа баяртай байна. Ичин гүйрлийн талаарх шин баримтууд. 20 дугаар зууны 40-од онд судлаачид пенициллинийг нээсэн сая хүний амь насыг аварсан бэлэг байлаа. Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон судалгаа зов чаналсан бүрэг ичимхий олон хүнийг аврах боломжтой нээлтүүдийг хийхэд чиглэгдсэн. Энэхүү нээлтийг хийхэд хүргэсэн зүйл бол нийгэм судлал, сэтгэл судлал, удамшил, биолог, физиолог, эм зүйн салбарт анхлан нээлт хийсэн судлаачид бүрэг ичимхийн үзэгдлийг судалж эхэлсэн явдал. Ичин гүйрлийг судлах нүр их ажилтай Филипп Зимбардо, Бернардо Кардуччи, Жеромо Каган гээд өөр олон авиаслаг судлаачид салшгүй холбоотой юм. Тэдний хийсэн чухал нээлтийн ачаар та өөрт тулгараад буй энэхүү төвөгтэй асуудлын мөн чанарт нэвтрэх боломжтой болох юм. Ичимхий зам минь баяртай номд агуулгадж байгаа бүхий л мэдээлэл нь ангаах ухаан болон сэтгэл судлалын салбарт судлаачид явуулсан үнцэнтэй судалгааны үр дүнд тулгуурласан юм. Эдгээр баримтын үндсэн дээр миний бие өөртөө итгэлтэй болох 85 арга буюу ичимхий зангаас ангижрах дасгалыг боловсруулсан билээ. Өөртөө итгэлтэй болох алхам бүрийг залхууралгүй эзэмшсэний дараа таны ичимхий бүрэг байдал улмөргүй арилсныг та олж мэдэх болно. Надад итгэж болно шүү. Бусдаас дайжж байдаг өөртөө итгэлгүй өсвөр насны жаахан охин байснаа дэлхий даяар лекц уншиж явдаг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үе олон ярилцлага өгч, олонний дунд ороод игэл усандаа сэлэх загас шиг эрхчлөөтэй байдаг өөртөө итгэлтэй эмэгтэй болж хувирсан билээ. Өөртөө итгэлтэй болох алхам маань өөрийнхөө сүүдрээс хүртэл ичиж явдаг охиныг өөрчилж чадсан юм чинь танд ч мөн өгөөж өгөх болов уу гэж найднам. Юуны өмнө хідэн зүйл анхааруулахыг хүсэж байна. Сүүлийн үед эм зүйн салбар нүр их ололт амжилтанд хүрч төрөл бүрийн өвчнийг ангаадаг эм бэлтгэлийг бүтээгээд байна.
Миний хувьд өөрийн айцтайгаа тэмцэж байх үед ийм шидтэй бэлтгэл байгаагүй юм. Ичимхий зангаа би өөрөө л давж дарсан бөгөөд ичимхий замын баяртай номыг зөвхөн дээрх шиг бие даам бэрхшээлийг давах замыг сонгосон хүмүүст л санал болгож байгаа юм. Хэрвээ та сэтгэл зүйчдэр очдог бол түүний зааварчилгааг даг. Харин энэ номд ийм хувилбар үгүй юм. Бие даах аргыг сонгосон та ичимхий замын баяртай номоос хамгийн их үр ашгийг гаргаж авах болно. Юуны өмнө бүгдийг дистараллаар нь уншаад дараа нь өөртөө итгэлтэй болох алхам бүрийн утгыг ухаж ойлгохыг хичээ. Дараа нь таны хувьд ямар тасгал нь илүү хүндрэлтэй байгаагаас шалтгаалж ямар дистараллаар хийх вэ гэдгийг шийдэгтэн. Мэдээж энгийнээс хүндрүү шилжих аргачлал илүү үр дүнтэй байх болов уу? Бусдыг зовоогч эцэг эхнэр болон ичимхийчүүдэд өөрийн ичимхий зангийн шалтгаан болон түүнийг хэрхэн даван туулахыг олж мэдхийг хүсэгчдэд гэсэн 11-р бүлгийг бүү алгасаарай. Тэнд та өөрийн бүрэг ичимхий байдлын талаар байнга тулгарч байдаг эргэлзээтэй асуудлын зохистой хариултыг олох болно. Хэрвээ таны хүүхэд илт бүрэг байж өсөж том болохыг хэрээр аймхай зожиг болж байвал энэхүү бүлгээс бүрэг байдлаа даван туулах эсвэл зайлсхийхт нь тэдэнд хэрхэн туслах талаарх мэдээллийг олж авах болно. Хэм буруутай вэ? Баг багтаа би бяцхан хүүхдүүдийн нэгэн адил үе олон жирийн асуултыг эц төгсгөлгүй тавьдаг байлаа. Тэнгэр яагаад хөхөнгөтэй байдаг вэ? Хэрчсэн талах байгаагүй үед хүмүүс юу иддэг байсан бэ гэх мэтэр. Гэсэн ч би яагаад ийм ичимхий юм бэ гэж асуух ухаан хүрдэггүй байлаа. Миний анхаарлыг хулчих шалтгаан биш, түүнээс ангижрах арга хэрэгслүүд татдаг байлаа. Харин одоо ичимхий зангаа хэдийнэ орхисон энэ үед үүний шалтгааныг олж мэдэх нь тун чухал гэдгийг ойлгосон юм. Ингэснээр өөрийнхөө тухай бодит төсөөлөлтөй болж цаашид юу хүлээж бас хэрэгхээ ойлгоход тань туслана. Бүх зүйлд эцэг их буруутай. Зүгээр л намайг хөршийн зэвэн хүүхдүүд шогддог байсан. Магадгүй энэ удмынх байхаа хэмээн олон хүн хэлж байхыг би сонсч байсан. Энэ номыг уншсанаар аймхай, хулчгар, зожиг, бүрэг зан юунаас үүдэлтэй болохыг айжмаар ойлгох болно. Юуны өмнө энд нэгэн алдартай жүжигчний хэлсэн үгийг иш татъя. Тэрээр насан туршдаа ичимхий зантайгаа тэмцсэн агуу их гүн ухаантан гэдгийг би ойлгосон юм. Аливаа бурууг эцэг их, ах ихч, сургууль эсвэл багш нартай тоххыг л бидэнд заадаг. Өөрийгөө л биш бол хэнийгч буруутгаж болно шүү дээ. Чамд ямар ч буруу байхгүй. Гэвч үнэн хэрэгтээ зөвхөн чи өөрөө буруутай. Учир нь чи өөрөө өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол өөр хэн нэгэн бус, харин чи өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Туйлын амархан байгаа үстэй. Катрин Хепберн. Ичингүрлийн их усвар хүмүүрт өөр байдгийг та удахгүй мэдэх болно. Түүнээс гадна ямар ангиллын ичимхий вэ гэдгээ тодорхойл. Магадгүй та амархан хулчидаг төрлийн зуршилтай мөн дээд зэргийн мэдрэмтгий нэгэн байж болно. Эсвэл эцэг их залуу насны үйл явдлын нөлөөнд бий болсон олдмол ичимхийч байж болно. Энэхүү чухал хэсгийг би номныхоо сүүлд оруулсан шалтгаан нь та юуны түрүүн гайхамшигыг бүтээгч аргыг эрэлхийлж байснаа дараа нь бөөн асуултанд булагдах байсан биз. Яг л миний ичимхий байх он жилүүдтэй ингэсэн шиг. Гэвч хэрвээ энд дүрслэх гэж буй аргачлалыг сайтар ухаж ойлгохыг хүсвэл бүгдийг дистараллаар нь унших тун. Бүрэг ичимхийчүүдийн яриа. Энэ номонд гарч байгаа үйл явдлууд миний зовлонт өмнөх амьдрал мөн миний таньдаг тэр дундаа миний хичээл суудаг бүрэг ичимхий хүмүүст тохиолдож байсан юм. Эхэндээ ичимхий бүрэг зангаа хэрхэн даван туулах өөрийн хичээлд хүмүүсийг урих нь би бараа сайдаг хэмээх клубийн гишүүдийг амьтдын хүрээлэн дэх барын торон цуглуулгатай адилхан санагдаж байлаа. Аз болоход бүрэг ичимхий хүмүүс урилгыг минь хүлээн авч өөрсдөд нь тохиолдсон явдлыг нэг нүгөө хуваалцаж эхэлсэн билээ. Тэднээс би өөрт тохиолдсон баяртай, гунигтай явдлуудын талаар бичээд электрон шуудангаар илгээхийг хүссэн юм. Түүнээс гадна миний өмнө нь гаргаж байсан бусад ном болон сар тутам эрхлэн гаргадаг электрон сэтгүүлийг уншсан уншигчдын илгээсэн загтлын хэсгээс энэ номдоо оруулсан болно. Эцэст нь энд түгээмэл ашиглагдах нэр томьёоны тухай ярилцгаая. Ичимхий бүрэг хүмүүсийг ичимхийчүүд, өөртөө итгэлтэй хүмүүсийг өөртөө итгэгч, айдас хуруулагч хүмүүс эсвэл нөхцөл байдлыг аимшигтай хэмээн нэрлэх болно.
Мөн үгийг байнга давтагдахаас сэргийлж тэр зарим ичимхийчүүд, олон ичимхийчүүд зэрэг үгийг зүгээр л та гэж оруулсан болно. Та гэх төлөөний үг дан ганц танд хамаатай гэсэн үг биш. Тиймээс таныг онцлон чичээд байна гэж бүү ойлгох тун. Харин одоо ичимхий зангаасаа альвуулах түргэн хугацаанд ангижрахын тулд урагшаа. Урд нь би аимшигтай бүрэг ичимхий байсан. Нүрээ улаалахгүй тулд надтай ярьж байгаа хүний өдөөс цэглэн харж чаддгүй байлаа. Хүндлэнгийн хүний дэргэд хамаг хөлс чихрэн. Өөрийгөө хит доогуур үнэлтгээс болж бусад хүмүүсийн дэргэд хинч биш юм шиг сэтгэгдэл төрдөг байлаа. Гэвч нэг удаа би энэ талаараа сайтар бодож үзэхэд хүрсэн юм. Тэгээд л бусад хүмүүс надаас дээрдэд байх юмгүй гэдгийг ойлгосон. Намайг муухай гэж хэн хэлсэн бэ? Надад ийм сэтгэл төрүүлж байсан хүмүүс өөрсдөө итгэл даадаггүй, эсвэл амжилт гаргадаггүй гэдгийг ойлгосон. Тэгэхээр миний тухай тэдний ярьж байгаа зүйлд би яагаад итгэх ёстой гэж? Тэд намайг шүүх хэмжээнд хүртэл амьдралдаа байр сууриа олсон хүмүүс биш шүү дээ. Тони, Сидней, Австрали.